Хай Тамиран. Мөхтөлэн. Кино цаашаа подкастын 2026 оны хамгийн эхний дугаар та бүхэндээ хүрч байна. Нэг өдрөөр хоцорч хүрч байна. Нэг өдрөөр хоцорч хүрч байна. Тэгээд сонсогч нартай бүгдээрэнд нь шинэ одын минь төргий. Тэгээд өнөөдрийн дугаараараа бид хоёр мөн бас сонсогч нарынхаа сабмишнийг унших байна. Унших болно. Цугсан доор нь уншаад ахгүй бол. За, эхний story Secret Santa мөхтөлгчээр уншуулж Тамираахын комент сонсмоор байна гинэ. Oh no. За. Та хоёр үнэхээр их дуртай шүү. Баярлаа. Баярлаа. Шинэ жилээр манай оюутан ангийнхан анги дундаа монито зохиох оруулсан юм аа. Өмнө нь дунд ангидаа монито болоход би монитагаас бэлгээ авч чадаагүй болохоор энэ удаад маш их тогтолж хүлээж байлаа. Гэтэ яагаад ч юм тэржид хаус түрээслээ тэндээ монитагаа солилцохоор болсон. Энэ нь надад манай ангийнхан монито гэдэг шалтгаанаар шоудах гэж байгаа санагдсан. Би хувийн шалтгаанаар арх алкогол хэрэглэдэггүй, согт үнээс айдаг, мөн хамт олон гэдэг нэрээр албатан нийтлэг шоудалтанд дургуй төрлийн хүн. Тэр хаус парти зэбэг манай найз хийсэн. Ангийн нийлэгт ороогүй буюу тэр хаус парти руу яваагүй хүүхдүүдийг шууд монитагаас хассан. Би найздаа хаус парти явах боломжгүй ч гэсэн монитод оролцмоор байгаа хүүхдүүд байгаа талаар хэлсэн. Тэгсэн тэр хараал идсэн түрээсийн хаусын гацуур доор монитогоо солилцохыг хүссэн. Явж чадахгүй ч бэлгийг нь өмнөөс өгөөд хин нэг үлдээлгүй ангаараа монитод оролцож болохыг би ятгсан. Даанч энэ нь түн төвхтээс нагцсан бах хаус парти явах хүүхдүүд 7 хоног байхаа. Өдөр болгон монитодоо жижиг бэлэг өгөөд манай найз монитагаа надад гайхуулаастай. Монитагаас хүчээр хасагдсан ангийн хүүхдүүд яг л гадуурхагдж байгаа юм шиг уур амьсгалтай байсан. Би ч ангийнхандаа гомцсон. Дидэ манай ангийнхан хаус руугаа машины хүрэлцээний улмаас хуваагдаж явсан. Даанч явах замдаа нэг машин нь осолд орчихсон. Тэнд байсан хүүхдүүд хүнд ноцтой гимтээд шууд гимтэл рүү явсан. Тэр мэдээг сонсцоход яагаад ч би өөрийгөө буруутгасан. Миний гомдол тэднийг тийм байдалд хүрсэн юм шиг санагдсан. Та нар одоо миний хэлэх зүйлд итгэхгүй ах. Манай ангийнхан осол болсон өдрөө хаус партигаа хийсэн. Тэр ЗБ хараал идсэн Secret Santa-гаа ч хийсэн. Бүгдээрээ нэг тийм сүлжээгүй газар очиж ангиараа хонмоор байна гэсэн юм шүү гэж зөвхөн байгуулчих. Сонсон чинь дунд ангита монитагаас бэлэг аваагүй гэсэн штэ. Надад бас их тохиолжсэн байхгүй юу? Чи авсан юм аваагүй? Би аваагүй нөхгүй. Дунд анги за 8 биш юм болов 9 дугаар анги ч лөө. Юу яагаад монита шинжлэх монита болоод тэгээд би өөр амар догтлоод ингээд ихтлгүүрээр бараг яваад ингээд монитад бэлэг мэлэг аваад ингээд явжсэн байхгүй. Тэгсэн чинь өглөө ингээд ангид орж ирснээс хойш ингээд бивэндээ ингээд монитад ингээд бэлгээ өгөөл байгаа байхгүй. Тэгсэн чинь үд дунд боллоо. Хичээл тарах төхөөлөт тэгсэн чинь миний бэлэг ерөөсөө байхгүй. Тэгээд тэгснэ яг за худлаа олчлоо гэж одоо ангиас гарах гал ингээ гар авчихсан чи манай анги нэг өхөрснэ. Өө яна би чиний бэлгийг чи ерөөсөө аваагүй юм байлээ. Би тэр чинь нөгөө шинжлэлийн амралт эхлэх гэсэн баха. Тэгсэн чи амралт дуусаад буцаж орж ирэхээр бэлгийг чи өгчий. Тэгэхээр за гэд. Тэгээд гэрлүүгээ алхаад ингээ явчихсан чи хойноос гүйж ирснэ. Бэлэг чинь шүүгснэ нэг альпгол төгчөөг. Гэс түүц ороод нэг альпгол авчаад ирсэн юм шүү. Тэгээ би болохоор ингээд амар ном сум авч нэг монитод амар ном сум авч өгч өгөөл ингээд амар яа тавсаад. Тэр үедээ бэлэгнийх нь нөгөө зардал нэг 5,000 төгрөг. Тэгээд яа энэ бол угаасаа яг тэр за юу л яваад тэрэлж яваад тэр шинэ жил мэлээ хийх нь бол хийдгээр хийсэн нь бол яг хамаал зүгээр заавал нөө тэнд байхгүй л бол монитод оруулахгүй гэхээр тэр нь тэгэл угаасаа буруу шалтгаан. Үлдсэн хүүхдүүд нь зүгээр дотроо монитод чихгүй те ингээд хасагдаад үлдсэнүүд нь зөмөрөө хоорондоо чигээл 5 6 хүүхд үлдсэн бол тэд нар нь хоорондоо хийгээл тэгэл. Гэхдээ энэ надад бүр тэр осолд орсон чинь үргэлжлүүлээд пари хийдэг нь жоохон амар л. Тэгээд тэр осолд орсон нэгтэй амар хүнд гимцэн шууд гимтэл рүү явсан. Гимтэл рүү явчаад тэгээд гимтлээсээ буцаад тэрэлжлэгүй явцсан. Заримуд нь хүүхдүүд нь ингээд замдаа ингээд осолд гимтэл рүү явчихсан. Тэгээд түргэн мөр ирсэн юм аа. Тэгээд тэнгууд үлдсэн зүгээр шууд яваад өгсөн гэсэн. Хоёр машинтай явж исэн гэсэн. Нэг машин нь осолд ороод тэнгуудаа тэр машиных нь
гимтэл рүү явангууд нөгөө машиных нь явчихж байгаа юм те. Жохон эвгүй зэб байна те тэр зэб байна. Тийм заавал яах гэдэг нэг тийм ингээл. Гэтэ нэг тиймэрхүү дүү нэг almost хинхэг юм шиг нэг тийм ангийг коллективтэй болгоно гэсэн нэг иймэрхүү дүү хүмүүс үүдэн штэ. Заавал ингээд нэг хинхэг хүн бол санагдаагүй. Надад бол яг амар зүгээр бүр ингээд зүгээр тэ нэг идгүй газар очиж байгаа нэг юу юм хийж байгаа юм шиг тийм хүн шиг санагдаад байна. Ингээд нэг тийм ингээд арх угаал амар задгаарах гал тэгэл нэг угаасаа нэг тэгдэж штэ оюутан яг нөгөө их сургуульд ороод оюутан болоод нэг юмд явдсан штэ ангаараа нэг ингээл нэг orientation day шиг юм тиймэрхүү юмд явдаг да. Тэрэлжрүүлүү. Тэр одоо хаашаа явдаг юм бэ? Ер нь ихтэл тэрэлжрүүл явдаг. Тэгээл бас ингээл нэг яах гэдэг нь мэддэхгүй арх марх авах гал нэг тийм. Эвгүй нэг тийм юм болдог штэ. Тэгээ яг нөгөө дөнгөж нөгөө насан туршид удааг байгаа. Тэгээл бүгдөө ингээл тийм vibe-тэй гоо. Надад болохоор яг юм нөгөө заавал хитрхи нэг юм боссын хүн шиг санагдсан байхгүй юу? Ингээ заавал ингээд өөрийнх нь одоо тэр төлөвсөн юмар л хийхгүй бол ерөөсөө болохгүй. Тэгээ тэр нь нөгөө энэ бас сайн нэг жоохон тийм слизи юмтай нийлээд ингээд энэ зикэр занта тэр ингэж яасан юм болов гэж. Заавал ингээд нэг юм controlling гэх юм цаашаа гэхдээ ерөөхдөө заавал ингээд бүгдээр ингээд авч яваал ингээд би ингээд бүгдийн зохион байгуулалт би бүгдийг ингээд яана. Тэгэд орчдохгүй бол хохин чи бараг манай ангийн биш гэдэг яг нэг тиймэрхүү дүү сэтгэл төрүүлэхээр тэгээд надад жоохон хинхийг санагдаад байхгүй. Тэгтээ яг нэг тийм юу байдлаар биш. Хинхийг гэдэг чи одоо нэг тийм юу гэдэг чинь кинон дээр нэг нүдний шилтэй үсээ бооцоо охин ингээ тийг ингээ нэг хэцүү ангимаг дээр гараад тэр тийм төрлийн биш зүгээр арай илүү тийм боссы тал руугаа гэх юм уу. Тийм санагдлаа. Тийм тэгээд ялтчгүй надтай адилхан травматай хүн байна. Монитор тэр адилхан травматай хүн байна. Тэгэхээр ингээд угаасаа яг доглох нь аргагүй л дээ. Би ч гэсэн саяхан бас найзтай монитор хийх тас ингээд амар доглоод. Монитортэй тэр юу юм уу те? Заавал ингээд олон өдрөөр хийх юм уу? Эсвэл нэг удаа л төлөлт юм уу? Бирс ойлгохгүй шүү. Намайг бол дунд сургуульд авахт ганцхан өдөр л болчихсон. Харин яг гэтээ яг нөгөө нэг юун дээр Америкийн кино минонууд дээр тийм сарын турш ингээ жижиг бэлгүүд өгөө баярлуулдаг. Чихэр мэхэр ч юм уу эсвэл айгу тийм том тэгээд сүүлийнх нь өдрөө хинийхээ монитор гэдэг олж мэддэг. Тийм байгаад тэрэн шиг байдлаар л хийсэн юм байна. За дараагийн стори. Хай энэ захиаг унших өдөр юм дэ. Би хүнд ч хэлж чадахгүй бүр хэлж болохгүй нэг мангар асуудалтай болцоод бачуурж өгөх гээд байгаа болохоор энд ч болов бичиж гэж бодлоо. Би одоо 21-т 3 дугаар курсын оюутан. Энэ семестр нэг багш дээрээ 3 хичээл үзэж таарж байгаа болохоор өдөр болгон харсаар байгаад бүр дасаж балаарч явах шиг байна. Ядаж байхад багш маань надаас 4 насарлах магистра төгсөөд шууд багш болоод сургуультай үлдчихсэн үнэхээр мундаг мэдлэгтэй академик хүн. Нэг удаа манай тэнхмээс тэмцээн зохиож ойр зуурын хэрэгсэл цуглуулах хэрэг гараад багш маань эрэгтэй хүн болохоор тэр талдаа маруухан гээд намайг туслахыг гуйваа. Тэр өдөр миний тэр багш дээрээ үздэг хичээлийг дандаа чөлөө цонголтоор өөр мөрөгчлийн хүүхдэд үздэг болохоор ганц таних ойр хүн нь би байсан болохоор л тийг таарсан юм. Тэгээд бид хоёр дэлгүүр явах замдаа багш надаас хичээл нь хэр байна энэ төр баах юм асуугаад дипломын ажлын тал дээр зөвлөгөө өгөөд өмнө нь ярьж үзээгүйгээрээ их юм яриад би ч жахан дэлгүүлүүлтэд явж байлаа. Хальт бас хичээлийн холбогдлого ном сонингийн тухай ярьсан чинь бүр багш биш зүгээр л үеийн залуутайгаа ярилцж байгаа юм шиг санагдаад л нөгөө амар шалгуур өндөртэй робот шиг багш маань ч бас хичээлээс гадуур энгийн л нэг залуу юм даа гэж бодогдоод бүр өөр нүдээр харагдаад эхэлсэн. Тэгсэн юм авсан би 2 гартаа хоёуланд нь тортой юм барьчихсан байсан болохоор багш сагсанд байсан ороолтыг маань зүүлгэж өгөөд би ч өөр огт өөр сэтэл байгаагүйг нь мэдсээрэж доглоод бодоод болохгүй юм аа. Тэрнээс хойш багшийн сүүл надад хандаач байгаа юм шиг санагдаад болохгүй бүр бодсоор байгаа дотнож болчихсон юм шиг санагдаад хичээл дээр би даалтынхаа сэдвийг хамтрагчаа өөрөө сонгож болохгүй юу энэ гэж даварч байгаад нялга загнуулж бодит байдал дээрээ буусаа. Багш маань залуу хүн болохоор оюутнуудтайгаа их дотн харьцдаг болохоор сэтгэлээ дарах үнэхээр хэцүү байдаг. Ядаж байхад өнөөдөр бас хичээл дээр
хүүхдүүд халуузаа цонхоо онгойлгочих гээд би цонхны хажууд бээрээ чичрээ сууж байсан чинь намайг харчаад цонх хааж магаад хүн доглуулад ёстой хэцүү байна. Ер нь багш оюутан хоёр харилцаа үүсгэж болох уу та хоёр юу гэж бодож байна? Гэтэ би яг honestly хэлэхөө. За. Насны зөрүү нэг амар байхгүй байна. 4 нас OP 21-тэй манай сонсогч маань 21-тэй багш нь 25-тай. Хоёулаа насанд хүрсэн байна. Яг сургуулийнхын зүгээс иймэрхүү дүү юм хоригддаг байж магадгүй байх. Тэгээд үнэхээр чи өөрөө дэлгүүлүү биш бол ингээд тэгээ ер нь бол нэг тийм амар нэг юм зүгээр л яг юм сургууль нь л хоригддаг бол аимшигтай нэг тийм табу бол надаа сонсогдсонгүй. Гэхдээ ер нь тэгэл зүгээр ингээд бодоод үзгүй юу. Одоо хичээл дээр л таарж байгаа штэ. За тэгээд магадгүй нэг коридороор таардаг ч юм уу. Тэг яг нөгөө нэг флирт хийх одоо орчин нь сургуулахгүй. Ажлын газар нь байхгүй юу. Тэгэхээр амар айгу. Тэгэхээр ягаад гадуур ингээд уулзаад яах боломжгүй. Тэгээд тэр нь тийм болохоор ингээд амар эвгүй зүгээр л мэдхгүй вилла ингээд нөгөө багшийн оронд байсан бол амар эвгүй дурх юм шиг санагдаад байна. Ингээд тэ зүгээр ажиллая гэж явжсэн чинь ингээд нэг оюутан нь флирт хийгээл эхлүүл вилла ёо мэдгүй амар хэцүү санагдаа. Яг одоо багшийн зүгээс бол ерөөсөө бид нар мэдэхгүй байгаа болохоор энэ дээр ямар ч нэг тийм go ahead шууд одоо яваад очих гэж хэлэхэд бол айгүй амар эвгүй харин яг нөгөө орчин нь угаасаа юм болчиход байна л да. Тэр яг нэг за ямар нэгэн шалтгаанаар ингээд гадуур ингээд таарч мараад тэ түрүүн саяхан шиг ийм нөхцөл байдал дээр ч юм уу ингээд гадуур ингээд одоо нэг ангиараа хоолжсэн ч юм уу мэдгүй. Ер нь ихтэй ер нь сургуулиас гадуур заяа. Ангиараа биш. За ангиараа биш. За мэдгүй ингээд хаарлаа. За мэдгүй. Тийм юм чи тэгээ тийм нөхцөл байдал хизээ үүснэ гэд хүлээгээ сууж байгаа юм тий. Тэгэл ерөнхийдөө ямар нэгэн байдлаар ингээд хичээлээс гадуур ингээд ялаа гэж бодоход тийм үед л боломжтой гэхээс биш бусад үед бол амар inappropriate байгаа зү. Яг ингээл надад бол ингээд бараг л багш хүн дөрөг ажлын байрны бэлгийн дарамтнаас ялгаагүй санагдах юм шүү. Тийм. Тийм үстэй. Ажлын байран дээр л мэдэрч байгаа тийм юм жаа. Тэгээд одоо л ер нь тийм юм санагдлаа. Тэгээд гэтээ яг юу оюутантайгаа суудсан гэсэн тийм түүх сонсч ирсэн. Бүр оюутан баг 16-тай байсан ч илүү баг мэдгүй амар юм сонсч ирсэн. Тэгээ яг тэр үедээ ингээд нууцаар үерхэж агаад тэгээд ингээд ер нь гэрэлж мэдлсэн ч илүү бүсүүл рүүгээ тийм юм сонсч ирсэн. Гэтээ дэлгүүлүү байж агаад тэгээ тийм флэр тэгээд эвгүй байдлаар хичээлдээ сууж болохгүй. Түм гарчвал яах юм чи. Тэр бол тийм яхаа. Тэгээ бас ингээд тийм импликейшн нэрээ байгаа юм байна шүү дээ. Ингээд дүнгээ сайн гарахуулах гадтай ингээд байна гэж бодож магадгүй. Тэгэхээр заавал ингээд хичээлд нь ерөөсөө суудаггүй болцсон одоо сурагч нь биш болцсон байх хэрэгтэй гэх юм уу. Тийм семестр дуусны дараа. Тийм ерөөсөө дахиж өөр хичээлд нь суухгүй ингээд холбоогүй гэх юм уу юм шиг. Тийм нөгөө одоо энэ dynamic нугасаа юм power dynamic юм сонирмоос тэ багшин дээд сурагчд доор юм чаа. Тэгээд тэр authority тэр юунаас гарч ээж л. So don't do it. Maybe. Гэдэг зүйлгүй юм уу? Тийм. Тэгээд угаасаа яг тэр одоо хэрвээ багштай загнуулсан гэж штэ. Тэр нэг жоохон давуулж байгаа загнуулаад хөрсөн дээр буусан гэдэг. Тэгэхээр хэрвээ тэр багш чинь юу байсан бол тийг загнах байсан болов. Надаас тэр нэг жоохон ингээд юу тавьж байгаа байсан байх үү? Boundary. Тийм ингээд арай дон. Хоёулаа ямар харьцаатай гэдгийг сануулж байгаа гэх юм уу те би багш чинь шүү гэд нэг ингээд сануулж байгаа юм шиг. Нэг тийм юм байсан юм шиг. Хэрвээ ингээд хандтай байсан бол нэг тэгж айхтар тийхгүй байхаа л гэж юм. Тоглоод өнгөрөөд урдаас нь ингээд нэг маяглаад байдаг багш нар байдаг шүү дээ. Ингээд энийгээл нэг маяглаад байдаг багш нар байдаг шүү дээ. Тэгээл өнгөрөх байсан юм санаад. Тийм болохоор ер нь бол ямар ч байсан энэ хичээлээ тийм болохоор ямар ч байсан семестрийг дуусгах хүртэл энэ багшийн доор одоо оюутан байхаа болох хүртлээ ер нь юу ч бити хийгээрээ тэгээд гоё дэлгүүлүү ээж яхад бас гоё шүү дээ. Тийм шүү дээ. Өөрөө догтлол
Өөрөө ингэж аргаагаал тэгээ хүнжил дотроо ингэж хөл хөлөөд ингэж бодож бодохдоо тэгэж тэгээ гоё зүүж мөглөөд тэр үе нь гоё штэ. Ер нь бол яг тэр үе л бараг хамгийн гоё нөх. Гэтэ удаа үргэлжлэхээр жоохон suffering болоод эхэлдэг л дээ. Тийм болохоор одоохондоо энийг гоё enjoy хийгээд явж ийсэн зүгээр хаа. Дараагийн story. Hi, кино цаашаа энэ өдрийн минь шууд түүхээ бичээ. 2025 онд маш их зүйл болсны нэг нь 10 жилээ төгсөөд их сургуульд орсон явдал байлаа. Баяр үргээ. Уг нь 10 жилдээ би их гайгүй ангийнхантайгаа хинтэл бол хинтэж найзалдаггүй маа гэхэд жижиг яриа өрнүүлээд ер нь л нийтэж гэж болохоор байла. Тэгтэл их сургуульд ороод бүтэн нэг семестр дуусгаж байгаач нэг ч найзгүй ангийнхантайгаа танилцаж байсан ч зүс мэтгээс цаашгүй. Тэгээ сургууль дээр таарах болгонд бүгд л олуула найзуудаараа явж байна. Би өөрөө хүмүүстэй интеракц хийхийг хүсээд үйлдэл хийдэг ч нэг л болдоггүй. Ихэндээ за яах вэ тэгж байгаад болох л биз гэж бодож байсан ч бүгд фракцаараа бөөнөрөө хөгжилдөж инээлдэж олон зүйлсийг хийж байгаа нь надад гадуурхагдаж байгаа мэдрэмж өгдөгөө. Заримдаа лекцэн дээр надаас асуувал илүү амар байх зүйлээ өөр хүнээс асуудаг ч юм уу нэг тиймэрхүү үйл явдал байнга болдог. Би энийгээ багасаа найзлсан найзуудаас асуухад чамаас тэд нар сүрддэг эсвэл чи нөхөрсөг биш харагддаг байх гэж хэлсэн. Гэтэ би өөрийгөө тийм хүйтэн хүндий харагддаг гэж боддгоо учраас их гайхаж байна. Хүмүүс их сургууль бол амьдралын хамгийн гоё үе мөч гэж хэлдэгт нь болоод их л догтлолтой орсон ч ийм нөхцөл байдалтай л байна да. Хаха. Сонсох дуртай шүү хоёроо. Түүхүүдийг уншаад хэтэрхий woke биш яг логикоор ярилцдагт нь дуртай байдгаа амжилт. Баярлалаа. Би woke биш. За энэ гэхдээ угаасаа can't relate гэсэн. Би нөгөө их сургуультай ороод ингээд өөрөө ингээд ерөөсөө хүмүүсийг өөртөө ойртуулдаггүй тийм хүмүүс аахгүй ингээд хүүхдүүд ингээд амар ингээд юм оролцуулах гал ингээд ирээл юм ярихаар нь ингээд баг уртаас нь ингээд зүгээр ширтэж байгаа яваад гэдэг. Жинзи стериж байгаа. Жинзи стериж баг ингээд Google тэгэл ингээд 2-3 удаа тавтаад асуусан ч үгүй баярлаа үгүй гэл амар тэгж reject хийгээл янз бүрийн юм дөрж мөрөл. Тэгэл би яг нөгөө ямар эсрэгээрээсэн болохоор яг ойлгохгүй байлаа. Тийм тэгээ яг юу хоёр ч 10 жил нөгөө их сургууль хоёрыг ялгаач 10 жил дугаасаа чи энэ ангийнхантайгаа ингээд 10 жил хавтгаа гэдэг. Тэгэхээр найзууд болох нь хамаагүй амархан мэд. Аль тийм багтаа нөгөө нүүр харцаа учраас. Тэнгууд их сургуульд оронгууд хүмүүс өөрийгөө нэг юм шинээр бас ингээд reinvent хийдэж штэ. Одоо өөрийгөө шинээр бусдад харуулах боломж байдаг. Тэнгууд их сургуульд оронгууд нөгөө тийм хүмүүстэй нүүр хагарах тэр болохоор амар тэр талаас амар хэцүү байдаг болов уу гэж надад бас бодогдоод идэг. Тэгээ угаасаа юм хичээл болгон дээр юм өөр оюутнууд байгаад идэг. Тэгэхээр яг нэг юм байнгын нэг хамт байдаг ангийнхан гэж яг зарим сургуулиудад бол байх нь байдаг. Гэхдээ их ихтэй бас ингээд байнгын хамт байгаад байх боломжгүй байдаг болохоор тэгж байгаа юм болов. Энэ ихтэй бас нөгөө юу цаг үе өөрчлөгдсөндөө амар холбоотой хаа. Ер нь одоо яг хүмүүс ч бинтэйгээ сошиалор л ингэж холбогддог болохоос биш ингээд яг бодит амьдрал дээр ингэж бинтэйгээ холбогдохоо бэлдсэн гэх юм уу. Би л ингээд үеийнхэн хүмүүсээс ерөөсөө ингээд их сургуульд ороод амар юм олон лаг найзтай боллоо. Ингээд их сургуулийнхаа ангийнхандаа би амар тотн гэж ярьж байгаа юм ерөөсөө ганц сонсоогүй. Ер нь бүгдөө ерөөсөө их сургуулийнхантайгаа ерөөсөө холбоотой байдгүй. Миний мэдхийн лав. Тэгээд баг бидний үеэс тгүүд баг тэгээд өөрчлөгдсөн бахаа л гэж бодчих. Тэгээд баг ингээл сургуульдаа тэгээд ганцаараа л явчихад штэ л гээл манай найзууд тэгээд идэвсэн. Энэ бас ингээд ганцаараа мэдэрч байгаа тийм зүйл биш. Бити ганцаардаарай. Тэгээд бүгдөө нь бас мэдэрч байгаа. Энэ бол бас нэг юм жоохон юм social phenomenon гэх юм уу тиймэрхүү юм болоод өнгөрч байгаа. Тэгээд энэ дээр бол миний бодлоор ингээд нэг анги дотроо их сургууль дотроо гэж бодхоос илүүтэйгээр зүгээр ингээд яг сонирхдаг. Тэ. Юмараа найзаа цуглуулвал баг хамаагүй ингээд дээр ингээд чамаад ингээд асуудал байгаа болохоор биш ингээд чи зүгээр буруу газараа найзаа хайгаад байгаа гэх юм уу? Аа. Тэ. Тэгээд одоо нөгөө их сургууль амьдралын хамгийн гоё юу гэж тэгдэг гэж штэ. Яг хав миний хувьд бол тийм байгаагүй. Тийм. Ер нь бол тэгэж нөгөө ялангуяа
анханасаа хайплцсан их сургууль руугаа орж байгаа болохоор угаасаа ямар нэг юмд өндөр нөгөө хайп үүсгэхээр угаасаа disappointment байдаг шүү дээ. Тэнд тэрэн шиг тийм болохоор л ийм мэдрэмж бас төрж байгаах. Тийм болохоор тэгж өрөөсөө хайп одоо их сургуулийнхаа үеэ харин гой өнгөрөө гэж тэгж ийм юу яахгүйгээр тэрэндээ ийм pressure өгөхгүйгээр харин мөхтөл хэлдэг шиг ийм өөр сошиал хүрээллүүдэд ингээд ороод одоо юу гэдэг чи юунд дуртай тэр юугаараа дамжуулаад ийм онлайнаар төлцөө клуб тийм юм ороод байдаг шүү дээ. Тэгж найзуудтай бас намайг дээр болоо. Би бас амар relate хийжлээ л да. Би бас яг Солонгост оюутан болж чад яг уу би ер нь бол нэлээд тотгош байгаа нэг хүн амттай яадгүй ч гэсэн ингээ найзуудтай болоод ингээ бас юм хүрээлэлд орох сонирхол байсан. Гэхдээ ингээд literally тэнд болохоор дээрээс нэг cultural юм ялгаа гарчиж байгаа болохоор одоо үеийнхээ ангийнхаа ингээ Солонгос залуучуудтай ингээл найзлал явъя гэхээр ингээд чи хөл бөмбөг үздэг гэгээд бүгдээрээ яг чи PC тоглолтгүй хөл бөмбөг үздэг гэх. Тэгээгүүт би аль алиг нь хийдгүү. Тэгээгүүт хийдэг гэд ямар ч юм common ground байхгүй. Тэгэхээр ингээд ерөөсөө ингээд хинтэж би яг юм найзууд болж чадахгүй байсаар байгаа. Тэгээд их сургууль дууссан. Тийм болохоор яг одоо яг ингээд жинхэнэ найзуудтай болсон яг юм яг л тэр адилхан сонирхолтой хүмүүстэйгээ тааралдаад адилхан сонирхолтой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлснээс ингээд яг найзуудтай болсон. Тийм болохоор одоо бодоод исэн чинь ихтэй би бас 10 жилдээ амар нийтч талдаа байсан юм байна. Одоо ингээд яг их сургуулийнхаа үедээ харьцуулбал гэх юм уу. Тэгээд гэхдээ би тэр үедээ магадгүй одоо 10 жил тахта өөрийгөө ингээд чи өөрийгөө нийтч гэж хэлэхүүгээ тэгвэл би баг нийтч гэж өөрийгөө одоо тайлбарлах байсан баг. Тэгээ одоо харин хүн надаас ингэ чи нийтч хүн үг асуул би л үгүй л гэж хариулна. Тэгэхээр ингээд магадгүй энэ нэг тийм байгаа орчин нөхцлөөсөө болоод ер нь өөрийгөө амир магадгүй бид нар буруу дүгндэг тодорхойлдог ч гэж магадгүй өөрийгөө магадгүй ингээд шинэ одоо орчинд орохороо ямар хүн болдог, ямар чадвартай те ямар зүйлс хийх чадвартай, ямар зүйлсийг хийх чадваргүй гэдгийг яг мэддэг үе юм болов. Тэгээд магадгүй ингээд өөрийгөө одоо амар юм одоо юу гэдэг чинь нэг юм гадагшаа хүмүүс өдөн штэ ингээл тустай амар амархан ингээл үг хилээ олцоол бүр ингээл амар юм нийтч бүр ингээл хил сугалчих гэдэг хүмүүс өдөн штэ. Танихгүй байсан ч гэсэн баг 10 хэдэн жил найзлсан найз шиг ингээл амар тотн орж ирдэг хүмүүс байдаг. Амар тийм тухтай харьцдаг те. Тэгэл би тийм хүмүүсийг бол ерөөсөй ойлгохгүй штэ. Яа чи гэдэг байгаа. Тиймэрхүү тэгээ тэгэнгүүт ингээд магадгүй ингээд OP одоо өөрийгөө магадгүй шинээр ингээд нээх боломж гарч байгаа юм болов. Ингээд арай илүү ингээд гадагшаа байхасаа илүү дотгошоо байгаа ч магадгүй нэг талаараа ингээд бас хүч болж магадгүй тийм сул тал гэж хараад нэг шаардлагагүй гэж бодож байна. Үнэхээр яг өссөн сонирхдаг өөрийн сонирхлоод байгаа л зүгээр яг ингээд яг өөрийгөө хөгжүүлээл өөрөө дээрээ илүү анхаарах цаг юм болов. Тэгээд нэг хэлэхэд би бол их сургууль руу орж явах тэр хугацаагаа ингээд анх бүр яг орохдоо би тэгж утсан. Би энэ хүмүүстэй ерөөсөө ингээл 4 жил нэг хичээл яваал тэгэл би интернетээс хойш угаасаа би харьцахгүй гээд яг team mindset-тэй орчихсон байхгүй юу. Тэгээд би team mindset-ээс болохоор ч юм уу ингээд ерөнхийдөө өөрийгөө амар юм хайрцагт оруулсан юм шиг санагдлаа. Тэгээд ингээд шууд ингээд би хинтэнч татнахгүй угаасаа бид нартай тэгэл айгу бол найзалж исэн ч гэсэн ингээл дуусчин харьцаа дуусчин тийм чин одоо угаас анхнаас дотнолоо яах ингэ бодсон байсан байж магадгүй юм санагдлаа. Тэгээ угаас нөгөө 10 жилээсээ гараад их сургууль руу орвол 10 жилийнхэнтэй нөгөө харьцаа болоод уг нь амар анх effort гаргаж ирсэн санаж байна. Тэгсэнгүүтээ нөгөө реализч угаасаа ингээл багаар ингээл 1-2-оор холбоо засарсаар байгаа нэг мэдхэд баг ганц ч үлдсэн. Тийм учраас тэгээ нөгөө нэг тэр амар одоо бас тэр чинь ингээл тухайн үед тэгж бодоагүй болохоос шарах уулзал үдэж байгаа штэ тий ингээд хахтал тэгээ тэгэнгүүт тэр өвдөлтөө их сургууль руугаа авч орвол амар би хинтэж татнахгүй би нөхөрлөл тэтгэдэггүй гэж орсон юм шиг л санагдлаа гин амар бодсон чи тэгээ бас нэг бодлыг над чи бити гарч би бас ингээд бодсон чи би нөгөө өмнө нь бас өөр их сургуульд орж исэн 10 жилээ дөнгөж төгснөхийн дараа өөр сургуульд орж исэн. Тэгэхдээ би болохоор яг энэ OP-г яг эсэргэнээс байхгүй 10 жилдээ ингээд ерөөсөө нийтж ингээд хүн амтандаа барыг дуурдагчгүй тиймэрхүү байж байгаад
оюутан болонгуудаа яг өөрийгөө инвент тиймэр санагтаад амар нийт ч хүн болоод тэр сургууль руугаа яг явж ороод тэгэл би бүр яг эхний семестр бүр амар хичээжсэн санагдаж байгаа байхгүй ингээл юу гэдэг чи бүх юмд яваад бүх юмд ороод ингээл спортгад эднэргээл тэр юмд амар итгэх мэтгтэй ингээл янз янзын юмнууд ангийнхны одоо тгий ингээгээд амар тэгээд амар хурдан нэг семестрийн дотор burn out болчихсон амар санаж байна. Тэгээ бүр яг ингээд яагаад ч миний хувь хүн би ийм хүн биш юм байна. Бүр үнэхээр барахгүй байна гэдэг тэгэхэд бидс. Тэгээ тэрнээс тэгээд ингээд тэр үед би ингээд амар олон найзтай болчихсон байхгүй их сургуульд оронгуудаа. Ингээл зүгээр амар олон найзтай болоод бараг ингээл коридороор явахдаа бараг хүн болгонтой мэдлэл тим болцсон байснаа. Тэгээд тэр найзууд тэгэл бараг дараа семестр би нөгөө нэг тим байхаа басч тэгэл бүгд тэр байхгүй болсон. Харин тим болохоор бас юм амар юм юу байдаг юм уу? Тий. Хурдан нэг юм shallow байдаг тиймэрхүү харилцаанууд. Яг л ер нь тэгэл одоо ер нь зүгээр өөрөө байх нь л хамгийн юу юм уу да тий хамгийн зөв юм уу да өөрөө ингээл амар найзтай болох гол амар хичээгээл өөрийнхөө дуртай юм дургүй юм дуртай гэж хэлээлж гэх юм уу эсвэл ингээл өөрийнхөө хийдгүү зүйлсийг хийж чаддаг болж харагдах гал ч юм уу тэгэж мэгжээс наа зүгээр ингээл байгаагаараа байжсэн нураг дээр ах уу тэгэл байгаагаар ч хүлээж авч чадахгүй байгаа хүмүүс угаасаа ягаад ч сайн найз байж чадахгүй юм чаа тэгээд зөв хүмүүс нь өөрсдөө тэгээд олоод ирэх бах уу тэгээ хамгийн гол нь бас тэгээд яг өөр дээрээ илүү анхаараарай л гэж зөвлөе даа. Тэгээ оюутан хүмүүсэнд дахиад баяр хүргэе. Харин тийм ээ. Дараагийн стори. Би хэтрүүлж бодоод байна уу? Бид салах хэрэгтэй юу? Сайн уу? Би 26-тай одоо 2 дахь удаага хүнтэй үерх харилцаа үүсгэж байна. Найзуудаа энэ тухай ярихыг тийм ч хүсэхгүй байгаа учраас та хоёроо явуулахар шийдсэн юм аа. Найз залуу минь 30-тай. Бид хоёр зуны төгсгөлөөр танилцаад намрын ихээр үерхэж эхэлсэн. 4 сар гаруй болж байна. Тэр өмнө нь гэр бүлтэй байсан нэг хүүтэй 6 настай тэрнэ. Гол асуудалтай ороход би нилээдгүй түргэн ааштай гомдомхой төрлийн хүн. Тэр хөгжмийн продюсер бөгөөд гэрээсээ ажилдаг. Шөнийн цагаар унтахгүй талдаа би харин хэвийн нойртой бөгөөд гигээтэй үеэр шүн хидэд ч унтсан өглөө сэрчгээд байдаг төрлих. Энэ эрс тийс байдал намайг хид хид удаа барьц алдуулж байсан бөгөөд тэр заримдаа чанга дуугаар өөр оронд амьдардаг гадаад найзтайгаа дуудлага хийж чанга дуугаар ярьж тоглодгоо. Түүний гэр нь нэг өрөө бөгөөд нилээдгүй жижиг. Тийм ч учраас би нүүж ирэх үед багтахгүй гэж үзсэн учраас бит хоёр хамтдаа үргэлж амьдардаг. Ингиж чанга ярих үед миний төвчээр алдарч шууд хувцас өмсөд гараад явчихдаг. Эхний удаа ингэхдээ би стрессээ барьж чадахгүй ойр орчмоор алхаж хөнгүү газар олоод уйлсан. Буцаж орж ирэхэд тэр найзтайгаа ярьж тогосоор байсан бөгөөд намайг өөр эрэгтэй хүнтэй ярьсан гэж найзтай хэлэх нь миний игдүг ихээхэн хүрхсэн. Энэ 3-4 удаагийн тохиол бөгөөд сүүлийн удаа би буцаж орж ирэхийг хүсээгүй учраас шууд гэрлүүгээ ярьсан. Жич манайх тэднийхээс 15 км зайтай агаад би талаас их хувийг нь уйлж алхсан учраас би таксийн зуухыг хүсээгүй бөгөөд болгоомжилж байсан. Мөн алхах нь намайг тайвшруулахад тусалдаг тул алхсан. Тэр нэг удаа залхсан бөгөөд ахиж залгаагүй учраас миний хүлээлт түрээгүй учраас уцаа аваагүй. Энэ байдал нь надад таалагдаагүй учраас би бүхий л сошиал нэтворк хаягаараа түүнийг блок хийсэн. Энэ өдрөөс 10 хоногийн дараа миний төрсөн өдөр болсон. Тэр шөнө минь хүргэж залхсан. Би усанд орж байсан мөн миний өөр утас руу залхсан. Би хараад буцаан залхсан. Төрсөн өдрөө төлөвлөөгүй ч чамгүй олуулаа аятайхан тэмдэглэж өнгөрөөсөн тэр өдөр бит хоёр эвлэрсэн. Миний бас нэг түүний талаар ойлгохгүй байгаа зүйл гэвэл тэр энгийн үед бараг л холбоо өрдөггүй. Нэг бол би залгана, барагтаал над руу залгахдаггүй. Мөн намайг болон бусдыг рил явуулахад тиймч таатай ханддаггүй тул барагтаал явуулаад байдгүй. Тэгэхээр тэр хооронд огтхон ч холбоо барьдаггүйтэй ялгаагүй гэсэн үг ээ. Би өөрөө бол найзууд, танилуд танихгүй хүмүүстэй хүртэл ээснээс дээр холбоотой байдаг нилээдгүй итгэвтэй. Түүний энэ байдлыг эхэндээ огт ойлгохгүй байсан учраас надаас ингээд чимээгүй салж байгаа юм болов гэхмээр ургуулan боддог. Эхний 3-4 хоногтой бол тоохгүй орхитогч. Түүнээс удахаар миний ургуулan бодолд стресс болж зарим шөнүүд дунтаж чаддгүй. Бас нэг юмыг дуртахад тэр хүүхдийнхээ ээжээс салахыг хүсээгүй байсан бөгөөд надтай уулзрах үедээ ч эргэж нийлэх бодолтой байсан ч baby mama 9 сарын 1-ний өдөр түүнд үнэхээр дургу байгааг мэдсэн тул надтай нийлэхээр шулуутсан билээ. Энэ нь намайг нилээдгүй гонсоолгодог.
бид үерхэж байх үед ч хуучин найз сүгээ өөр хүнтэй байгааг төвчж чадалгүй уурлах үедээ хамтдаа илэг бүтэн байх тухайн сонсоод би тэсгэлгүй угаалгын өрөө орж уйсан. Саяхан бид хамт байх үеэр тэр надад миний хитрхи нялан үнсэх тэврэг гэх мэтэд дургу гэдгийг хэлсэн бөгөөд энэ нь миний төвчээрийн хязгаарыг эвдсэн. Би түүнийг тэврээд үнэхээр надад дургу юу гэж асуухад тэр надад тийм гэж хариулсан. Би үргэлжлүүлээ түүнээс тэгвэл салах уу гэхэд тэр надад би нялуун байхад дургу гэснээс сална гээгүй гэж хэлээд энэ яриа өндөрсөн. Үүнээс гадна нилээд олон жижиг зүйлс надад таалагддаггүй. Жишээ нь өөр эрхтэй хөгжмийн продюсер болон түүний найзуудад хандах хандлага болон надад хандах хандлага тэднийг ямар ч асуудалгүй гаргаж өгч тосдог бол намайг тэгдэггүй. Мөн гэр бүлийнхэндээ танилцуулахаас зайлсхийх хүү болон ээжтэйгээ. Би алинтай нь өмнө нэг удаа таарч байсан. Ээжийнхээ тухай тайлбарлаж хэлж байсан. Түүнийг өөрийгөө бүгдээс дээгүүрт үздэг. Мөн өөрийн бусад харилцаанд сэв хийж байсан гэсэн. Миний хувьд эргэн тойрны бүхий л хүн ихэд сайн ханддаг анхаардаг учраас найз залуу маань иймэрхүү хандлагатай байгаатай үнэхээр нийцэж чадахгүй байна. Бид салах хэрэгтэй юу? Фильтргүй хэлээсэй гэж хүсэж байна. Сал. Наа залуу чинь чамд дургу гэд straight up баг хэлсэн байна. Гэтэ угаасаа яг ингээд хүмүүс ингээд яг нөгөө ингээд байдаг гэх нэг имрэдлаагууд юм чи явдаг штэ. Тэгэхээр нөгөө нэг ерөөсөө яагаад таалагдсан, ер нь яагаад хамт байдаг талаар ерөөсөө бичихгүй орхичдаг. Тэгээ тийгүүд ингээд зөвхөн нөгөө нэг негатив юмнуудыг сонсож байгаа болохоор ингээд яагаад хамт байдгийг гэж яг амар бодогдоод. Яг team story болчихжээ ингээд угаасаа бүр ингээд хамт үлдэх шалтгаан ерөөсөө ганц байхгүй байгаа дөө. Ерөөсөө ингээд тэр талаар ерөөсөө яриаг болохоор тэгээ тийгүүд угаасаа яг нөгөө OP-ийн яг одоогийн mental state-ийг л харуулж байгаа гэх юм уу? Ингээд ерөөсөө дандаа мууг нь л угаасаа яг ингээд илүү цайнаасаа илүү харагддаг болсон. Одоо муу нь ингээд даваа гараад ирсэн гэх юм уу те. Тэгээд ингээд одоо тэд нар нь л ингээд боддод байдаг. Тэгээл тийм болцсон байгаа бол тэгэл баг дууссан л гэж ойлгох юм уу да. Тэ. Тэгээд чи өөрөө 26 настай гоё залуухан байна. Залуухан байгаа дээр ингээд энэ залуугаас илүү зөндөө гоё юм залуутай ингээ үерхэх ингээ чамд боломжийн залуу нас ч юм байна шүү дээ. Тийм болохоор ийм залууд энэ юугаа бити үрээ. Тэгээд угаасаа ийм байнгын ийм стресстэй хизээд ингээд уйлахад бэлэн те. Ингээ сэтгэл санаа чинь байнгын ийм тогтворгүй. Тэгээд ингээ шүн ингээ гараа явангууд чинь хойноос чинь тоодогчгүй ийм хүнтэй угаасаа байгаад ямар ч хэрэггүй болов гэж би бодож байна. Одоо юм муу шалтгаануудаас илүү яагаад ингээд хамт байдаг одоо сайн шалтгаануудаа нэг бас бичээд яг бүрээ ингээд бичээд нэг үзээрэй гэж би бол хэлмээр байна. Pros and cons. Тийм pros and cons нөгөө лист шиг гэхдээ ингээд яг зөвхөн яг сайнуудын ингээд нэг бодоод үзээд тэгээд үнэхээр ингээд тэр сайнууд нь үнэхээр тэгж амар хангалттай үлдэх шалтгаан байна уугүй юу гэдгийг бодоод үзвэл баг миний бодлоор үгүй л гэж боддог байсан. Сайнуудыг нь бичгээд за энэ хангалтгүй байна гэж бодох юм шиг надаас нагдаад байгаа юм. Гэтэ би баг OP битүүртийн submission-а бичээд явуулчих яг ингээд бодсон болов гэж бодчих. За энэ угаасаа сент дарангуудаа угаасаа салц юм байна уу? Салах юм байна. Сент дарснаа хоёлоо салах гэдэг. Угаасаа яг ингээд уншингууд ингээд яг мөнгөтөл хэлдгээр ямар ч ингээд сайн quality үнэхээр байхгүй байгаа болохоор яг бичиж дуусчаал угаасаа барыг салсан болов гэж бодож байна. Надаас тийж бодогдсон ш. Одоо ингээд хосууд ингээ хоорондоо зүгээр ингээд хоёулаа өрн салах уу гэдэг conversation ингээд бүрийг чин сэтгэлээсээ ингээд би биндээ ингээд хэлж байгаа бол тэр нь ингээд аль хэдийн салах хангалттай шалтгаан гэх юм уу? Тэ? Одоо ингээд зүгээр ингээд лад жагалтай гоё хосууд байжснаа тэгж хэлэхгүй штэ баг тоглоомоор ч хэлэхгүй тоглоомоор хэлсэн амар уурлаа. Баг хэрүүл болоод штэ. Тэгээд тийхгүй ингээд бүр ингээд жигнэсээ ер нь хоёлаа түг салах юм уу гэд ингээд бүр ярьж ийна тэр талаар ингээд бүр ингээд аман дээр чинь тэр үг ингээд гарч ирж ийна гэдэг чинь өөрөө ингээд амар хангалттай шалтгаан юм шиг л санагдлаа. Тэгээ угаасаа дүнгиж нийлж явах үедээ хуучин их нэртэй стил хайртай ингээ буцаж нийлэх гээд ингээ оролдоод байгаа. Тэгээ чиний дэргэд илэг бүтээ сайхан амьдрмаар гээд ярьж ивэл угаасаа жижиг штэ ер нь бол би бол тэр мөр diabolical сонсогдлоо жоохон тэр бол бүр амар чанга сонсогдлоо. Үнээр амар сонсогдлоо. Ер нь хэцүү. Тэгээд угаасаа би бас заримдаа жоохон тэгээд итэг талтай нөгөө шинэ орой нийлэн суудаг. Тэнгууд одоо
унтуулахгүй одоо нойр чинь нөгөө нэг хүний сэтгэл санаанд бас амар чухал байгаа шүү дээ. Тэгмээ чамайг унтуулахгүй ингээл хажууд чинь ингээл юу байгаад чиний нойрноос ингээ хумслаад хахаар дээрээс нь ингээд экстра стресстэй тийм юм сэтгэл санааны байдал юм доголдолтой тийм байгаад олоо гэж бас бодож байна. Тэгэхээр тийм байна. Тэгээ ер нь бол ингээд албаар ингээд баг чамтай ингээд муухай харьцаад ингээд чамайг баг юм нэг талаараа өөрөөсөө явуулах гад юм уу гэмээр санагдаж байгаа байхгүй юу? Одоо ингээд эргэтэй найзуудтайгаа ингээд тайнгууд баг гарч тосч авч аваад тэгэн гутаа чамайг болохоор ерөөсөө ингээд хайхардаг үг гэж штэ. Тэгэхээр бүр яг юм чамайг ингээд эхлээд салъя гэд ингээд салаад явчаасаа гэд нэг талаараа ингээд хүсээд тийм бол ингээд өөрөө бас ингээд цэвэрхэн үлдэх гэж байгаа юм шиг магадгүй нэг тийм сонин бодолтой байж магадгүй. Тийм болохоор ер нь бол dump his ass. Гэтэ мөгтөөлөө хэлснээр дахиад нэг бичээд үзэхгүй юу. Тийм угаасаа тэгэл яг тийм байт юм болов одоо ингээл мэдээж асуудалгүй харилцаач гэж байхгүй л ах л та. Хичнээн ингээд healthy тэгэл хичнээн бие биендээ сайн хайртай байсан гэсэн тэгэл бас ингээд төвчээд гарах хэвээр юмнууд байдаг л ах л та. Тэгээд тэгэнгүүт одоо жишээлбэл энэ саяын дурдсан бүх юма одоо үлдсэн насныхаа турш ингээд төвчээд амьдрах хэрэгтэй болно гэж бодлоо. Тэгэхээр чи ингээд баг чадах юм уу те тэгэнгүүт яг тэрийгээ тэр нөгөө сайн чанаруудтай нэг харьцаа те тэгээд тэр сайн чанаруудыг бас одоо юу гэдэг чинь үлдсэн амьдралынхаа турш одоо харж идэлнэ. Тэгээд тэгэнгүүт муу чанаруудыг бас тэг ингээд тэгэл ингээд яг харьцуулаад бодонгууд ер нь тэгэл амар чадахгүй байна гэдэг conclusion дээр хүрэх юм шиг санагдлаа. Надад би лав ингээл миний ингээд гаргаж байгаа хүсэлтийг те ингээд юм чиний бодохгүй байгаа хүнтэй лав ингээд ерөөсөө ингээд хамт байж чадахгүй. Одоо жижигхэн хүсэлтж байсан, том хүсэлж байсан ер нь хамаагүй ингээд ер нь ингээд надад энэ чухал байна. Ингээд чи нэг сонсоод ингээд те надад энийг ингээд шийдэхэд туслаач, надад энийг ингээд биелэхэд туслаач гэдэг ч юм уу ингээд нэг талаас ингээд асуугаад гуйнгууд эсрэгээрээ зүгээр л ингээд ошоохгүй байна гэдэг чинь амар том асуудал юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тийм тэгээд. Тэгээ бас ингээд хүн би бас тийж бодчих. Одоо ингээ манай сонсогч нар ингээ бас юм госууд масууд те салах гал салах яах юм аа гэж бодоод юм бичиж штэ. Тэгээд ихтэй ингээд өмнө нь энэ талаар аль хэдийн баг партнертайгаа ярьсан. Яриад өмнө нь ингээд хит хит удаа баг ярилцаад ингээ ерөөсөө шийдэл төрч чаддаггүй хэрэлдээл өнгөртөх ч юм уу эсвэл тэгэл нөөтөнд авахгүй өнгөртөх ч юм уу. Тэгээд тэгсээр хагаад бүр ингээд аргаа барайл хүмүүс баг ингээд бусад руу ингээд асууж эхэлдэг болов уу гэж боддоо шүү дээ ингээл. Тэгээд тэгэхээр магадгүй ингээд энэ юмнуудаа ингээд аль хэдийн яриад өвпи ингээд чи ингээд байна намайг ингээд болуулаач гэж зөндөө яагаад нөгөөт нь ерөөсөө тоохгүй байгаа тийм юм болов уу гэж бодлоо. Тэгэхээр тэр хүн чи одоо энэ relationship-ийг ингээд болгоё бүтээе гэсэн ямар ч хүсэл байхгүй наа гэсэн үг. Уусаа тэр хүний хувьд энэ баг relationship биш. Зүгээр л одоо юу гэдэг чинь situationship. Магадгүй. Тэр хүний хувьд тайлбарлаа явдаг чи билүү яг гэдэггүй. Би зүгээр нэг уулзт юм уу? Тийм. Энийг охинтой уулзтыг ингээл. Тиймэрхүү байдлаар хүмүүс дээрээ явдаг гэж боддог л. Утжаахт нь утсыг аваад мессежүүдийг уншиж. Амар токсик. Full toxic. Найзуудтайгаа энэ талаар нэг ярмааргүй байна гэдэг чийсэн. Магадгүй найзуудтайгаа ярьж үзэн дээр юм болов. Тэгсэн чинь найзууд нь oh he's so trash. Яагаад гэвэл одоо найзууд чинь тодорхой хэмжээнд тэр залуудаа ингээ харилцаа үзсэн байгаа штэ. Бид хоёрыг бодвол. Тийм найзуудтайгаа магадгүй энэ талаар жоохон ярилцаад үзсэн бас дээр хаа. Тийм тэгээд ер нь тэгэл одоо бидний ингээ сансаа явж байгаа ямар дууг продюс хийж байгаа залуу тэнд ийм траш царай хийж байгаа. Дараагийн story. Сайн уу хоёроо эхлэлээс нь сонссоор аль хэдийн дотны хүмүүстэйгээ цуг байгаа юм шиг дулаахан санагддаг болжээ. 10 жилдээ болсон явдлыг бичгээр шийдлээ. 8 жилийн өмнө дөнгөж 6 дугаар ангид орж байлаа. Эхний өдөр аль болох багш нарынхаа нүдэнд тусах гэж хичээгээд л монгол хэлний хичээл орж багшийн даалгасныг хийж дуусаад хөдөлгөөнгөө сууж байтал цагч дууслаа. Гэлс үзүүлэх гээд очтол чи дуусчаад үзүүлэхгүй суугаал байсан цагийн юмаа цагт нь үзүүлгээд гараад явчихав. Иймэрхүү зүйл дээр хит бие барьдаг нь алдаа болсон байх.
Би ч дотроо тэр багшийг шудраг цаг барьдаг энтергээд багхан шүтээстэй. Одоо бодох нэ их тэнийг үжээ. Багшийн хувьд гэвэл монгол хэл уран зохиол, монгол бичиг заадаг 30 орчим настай ааштай багш. Одоо болсон явдлыг өгүүлье. Хавар байс санагдаж байна. Монгол бичиг орохын өмнө их завсарлагаанаар ангийнхаа нэг эрэгтэй хүүхэдтэй муудалцтал тэр шороотой гутлаараа миний өвчтэй хөл рүү өшгөлчихсөн. Хариуд нь нэг цогтол цүнхрүү өшөглөөд шороо болговоо. Үнэхээр их бачимдаж шар хөдлөөд ширээн дээр байсан монгол бичгийн дэвтрийг нь аваад нойлын шалан дээр үлдээтэл ангийн хамгийн сул амтай хүүхэд харчхав. Түүнийг ч бас дээрлэхэж байсан учир шалтгаанаа хэлэхгүй байхыг гуйгаад анги руугаа орлоо. Нэмж хэлэхэд дэвтэр нь заваан болоогүй шүү. Монгол бичигч орлоо. Өнөөх маань дэвтрээ хаагаад олохгүй багшид хэлтэл ангийн бүх хүүхдийн цүнхийг шалгаж үзв. Олохгүй болохоор нөгөө ам султай хүүхэд эвгүй байдалд орохоо гадарлалгүй. Багшаа би олчихъя гэж хэлээд шууд 0 руу ороод багшаа би олчихлоо гэд авдаг юм да. Хайж эхлэхээс олон хүртэл нэг их удаагүй багш жуумал зад чи л өөрөө нуучихсан юм шүү гэж илдгээр асуудал өнөөх маань намайг гэдгийг хэлээд өгөө. Багш хөмсгөө зангидаад ширүүн дуугаар чи юм уу гэж асуутал амнаас үг гардаггүй чимээгүйхэн доошо хараад толгой төхөв. Ангаар дүр нэр хийтэл инээлтлээ. Би амьдралдаа тэгэж ихээр ичиж байгаагүй. Шалтгаанаа хэлтэл багш чи миний хичээлийн цагийг дэмий үрлээ. Чи ганц дэвтэр хулгайлаагүй ангийнхаа 40 гаруй хүүхдийн ирээдүйг хулгайллаа. Алив цагдаа дуудчих үг хаяад. Классик багш нар. Буруу зүйл хийснээ мэдэж байгаа шүү дээ. Дээрлэхүү новч тэр үгэнд нь хөөрөөд цагдаа дуудах гэж чичирхийг яана. Хамгийн амар нь хичээлийн цаг дуусахаар түр тусдаа уулзаад ойлгуулахын оронд олон хүүхдийн дунд эвгүй байдалд оруулчихад дээрлэхснийг нь чи өөрөө яах гэж тэгсэн юм гээд яг л хүүхдээ харагдаж байгаа юм шиг зөөлхөн хэллээ. Огөөд сүрүү багш хичээлийнхаа цагаар өөрийнхөө тухай багын дурсамж хүүхдүүд гэх мэт огт хэрэггүй зүйлсийг ярьж 40 минутын хагасыг үрдэг байсан. Ярихтаа ч дуртай. Тэр үеэс хойш сурлан муусан хичээлд явах ч эрс багассан. Зарим нь ямар сул дорой юм бэ гэх байх л та. Хүн бүр туулахгүй зүйл шүү дээ. Гэхдээ нэг талаараа тэр багш баярлгаа шоолж байсан хүүхдүүд дунд дургуй нэгэнч байсан хамгийн дотны найз хүртэл байсан. Яг олд бой дээр инээ ертөнц чамтай хамт инээх болно, уйлчи ганцаараа уйлах болно гэдэг шиг. Гэтэ классик яг багш байна л да. Яг яагаад дандаа уран зохиол монгол хэлний багш нарын юм байд юм болоо юм. Яагаад нэр сонинтэй. Тийм тэгээд яг бүр яг тэгдэг байсан тийм яг ингээд юм цагдаа дуудана. Одоо яг чи ингээд яг энэ юунуудынхаа хүүхдүүдийнхээ ирээдүйг хулгайлаа. Захирлын өрөөлөө одоо явуулна гэдэг яг тэгдэг. Тэгээ угаасаа яг хийдгүү ингээд тэгээ зүгээр травматайзд болгоод үлдээдэг. Яг л классик яг багш нар илүү байл. Тэгээ өөртөө тэгснэ ингээд 7 булчирхайгаа тоочоод ингээд суучдаг. Яг нэг тийм багш нар яг яалтчгүй байд юм аа. Тэгээд нөгөө хүүхдүүд нь хичээлээ хийхгүй зүгээр нөгөө цагийг ахуулах гад хөөргөд яриулаад байдаг. Нөгөө багш нарыгаа тэгээ багшаа та тэрийг яриаж байгаа тэгээ яриулаад байдаг. Яг ингээд багш нар нөгөө амар байстай байдаг те. Тэгээ угаасаа анхнаасаа ялцгүй ингээ favorite яг хүүхдүүдтэй. Тэгээд ерөөсөө дургу хүүхдтэй болчвол тэгээд ерөөсөө дургу байдаг. Ерөөсөө ингээд тэр хүүхдийг ингээд одоо өөрөөр харах гэж ерөөсөө хичээдэг гэх юм уу? Анхнаасаа л OP нэг сонин зууцсан гэх юм уу? Харин тий. Юу бол зүгээр ингээд нөгөө сул амтай хүүхд бол нөгөө attention seeking competition-д ороход нөгөө өрсөлдөгч гэдэг тэр нөгөө сул амтай хүүхд. Үрийг тийм л өдрөж өглөө. Тэрхтээ ямар инээдтэй үү те. Амар ингээд би олоод ирсэн. Яа. Тэр амар инээдтэйсэн. Манай 10 жилд яг нэг хүүхдийн уцаалга болоод. Тэгэл яг бүгдээрээ нүдээ анаа доош хараад суу. Тэгээд юу яасан хэрэгтэн гаргаж ирээд үгмүг гэл нэг тийм босоохгүй. Тэгэл тэгсэн чи би яг ингээл доош хараа суужсэн. Тэгээд дараа нь болохгүй бол цүнх нэгжин гэдэг. Тэгээд би тэгээд oh my god миний цүнхлөө нөгөө хулгай хийсэн хүүхд миний цүнхлөө гэж. Яг 10 жилийн муухай амар юм травманууд бүр амар орж ирж байгаа юм. Тэгээд OP угаасаа яг ингээд яг хичээлдээ явах ч гэсэн багассан гэдэг жагаас тээ. Яг ингээд багш нар өөрсдөө ингээд хүүхдүүдийн сурахыг ингээд бас амар дэвсэлттэй. Ийм хөтөө байдлаар яг юу цалин юу баг хэцүү тэрийг нь бол мэдчихлээ л та. Гэтэ бас яг нэг ийм
дамжигдаад ирсэн гэх юм уу одоо ийм школ байдаг шиг байгаа. Ингээ хүүхдүүдэд яаж хичээл заадаг. Одоо тэр нь магадгүй өөрчлөгдсөн байхаа гэж найдаж байна. Гэтэ нөх айхтар бас нөх. Тэгээ улсын сургуульд бол хэвэндэл байгаа л та. Тийм тэгэнгүүт яг тэрийг л нэг гайг болохгүй бол ингээл хүүхдүүд хичээлдээ дургу болох нь бол ингээл. Тэгээ угаасаа яг ингээл багш нар яг яаж харьцсан яг тэр одоо ингээл багш нар чамаас юу хүлээн яг тэрийг нь эргүүлж өгдөг гэх юм уу? Би бол яг тэгдэгс шиг ингээд амар ингээл надаас ингээл амар их юм ингээл хараал чи өстэй сайн байна гэж тэгдэг багш нартаа ингээл улам сайныг харуулах гал ингээл амар илүү хичээгээл яалтчгүй хичээл дээр дандаа онцоогаал тэгээ тэгэнгүүт ингээд ерөөсөө дургу ингээд нэг юм тоодгүй багш нарын хичээл дээр нь яг тэр үгээр л ингээ харцдаг. Тийм манай нэг 10 жилд ингээд нэг тийм багш байсан ингээд эрэгтэй хүүхдүүдийг уран зураг юу гэдэг шугам зургийн багш байсан байхгүй юу? Эрэгтэй хүүхдүүдийг ингээд амар зоддог. Бүр амар зоддог заяа. Тэр бүр ингээд бүр зүгээр violence заяа. Зүгээр ингээд нэг юм мөр зүрлүү ингээд нэг алгадаад авдаг. Би ингэж сонсож байна. Тэгээд тийм багшаа тэгээ бүр ингээд үүр мүрээр ингээд тэр байна. Тэр одоо ихтэй манай анги тохиолдог ингээд дээд ахлах ангийнхан тохиолдог сонсчихсан байхгүй үүр мүрээр ингээд дууддаг заяа. Тэгээд ингээд тэр цагт нь ирээгүй бол ингээд зодж модоод мэдхгүй ингээд гадаа ингээд бүр ингээд сургуулийн гадаа мадаа ингээд хөл мөл рүү амар өшгөлөөл ингээд шанаадж авах нь толгой тийм тэгж амар зоддог тийм багш нар байдаг байла. Тэгэл мэдхгүй тэгэл инээлтэл өнгөрдөг гэсэн чинь тухайн үедээ тэгэл тэр багш тэгээ ижлээстэй ямар амар ингээд инээгээл өнгөрдөг амар угаасаа яалтаж л гэдэг ерөөсө буруу гэж ерөөсө бодоагүй тэд нар чинь авторитив фигюр болохоор яг өөртөө амар ингээд амьдралд ингээд буул идүүлсэн. Тэгин готоо ингээд тэрийг ингээд хүүхдүүд ингэж яаж ингэж баха хангаж байгаа. Тэргүүдөө яг багш нар амар их байд юм аа. Манай нэг сурч исэн сургууль ингээд 3-аараа суудаг байсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чи яг ингээд арын юунд ингээд би нэг 2 өөр хүүхдтэй ингээд суужсэн чи манай тэр багш ингээд энэ 3 эцэг нэгтэй. Тэгээд ингээд угаасаа ингээд хичээлд нь ингээд хамгийн муу сурдаг ингээд ядчих тэгээд гуруулаа ингээд суудсан заяа. Тэгсэн чи ингээд амар ингээд тэр гороо яг эцэг нэгтэй мэгтэй гэдэг. Ингээд тэр чинь ингээд амар 8 дугаар анги том хүүхдүүд л тэгтээ бас ингээд харьцангуй том хүүхдүүдэд хэлж байгаа ш. Тэгтээ that's wild тэгдээсээ. That's borderline inappropriate. Тэгээ бүр яг амар тэгж би тэгээд тэр үед ингээд тэрийг ингээд what the fuck гэж бодож өнгөрчөө дараа нь гинт тэр амар олон жилийн дараа бодогцсон байхгүй тэгсэн чи ингээд what do you say? Тэгээд тиймэрхүү багш нар амар их байдаг. Тэгээд яг л OP-ийн энэ submission яалтчгүй ингээд яг цаг хугацаагаар ажиллуулсан. Муухай моментуудаар яг ажиллуулж. Дараагийн story. Сайн уу? Би 22 настай эмэгтэй. Би 10 жилээ төгсөөд шууд гадаад руу сурахаар явсан. Явхаас өмнөх нэг Монгол залуудаа танилцаад үерхэж эхэлсэн. Тэгээд long distance relationship-тэй байж байгаад анхны найз залуугасаа салаад эхэндээ гайгүй байсан ч сар орчмын дараанаас маш их хэмжээгээр уйлж сэтгэл гутарч эхэлсэн. Гэхдээ гайгүй болсон юм шиг байсан ч оцсноос 1 жил гарны дараа хичээлдээ явах ажил хийх ямар ч хүсэлгүй болсон. Бүгдийг нь таслаадаагт аваад удалгүй ажилласаа халагдаж сургуульдаач явахаа уйлаад Монгол руу буцах нь ойлгомжтой болж эхэлсэн. Монголд ирээд аав ээжтэй хурдан буцаад явна. Эсвэл энд их сургуульд орно гэж хэлсэн. Би өөрийгөө Монголд ороогүй сургуулийнхаа ороогүй ангид орсон гэж гэр бүлийнхэндээ худлаа ярьж итгүүлсэн. Намайг одоо сурдаггүй гэдгийг яг үндэ хинч мэдэхгүй. Гэхдээ би ирснээс хойш юу хийж амьдэрсэн бэ гэж юу? Би сонирхлоороо социолог улс төр судалж за одоо энэ нийслэл дээр л жинхнээсээ сургуульд орондоо гэж бодоод хаяа хичээл хийдэг. Гэхдээ цаг өнгөрөх тусам би ичиж жинхнээсээ сургуульд орох хэцүү усаар байна. Үннээ хэлгэж санал болгох гэж байгаа бол үгүй би чадахгүй. Би баригдахгүй тулд бүхнийг судалж өөрөө ч энэ хуурамч зүйлстэй итгээд явж байна. Та хоёрын бодлыг маш их сонсомоор байна. Баярлалаа гэнэ. Би энэтэй relate хийж байна. Яг тэр нөгөө салтаас биш би бас сэтгэл гутралаас болоод ерөнхийдөө Солонгос сурж байхдаа 2 дугаар курсээ төгсөөд сэтгэл гутралаас болоод бас л яг ийм юу ч хийх ямар ч хүсэлгүй болоо. Тэр үед яг нөгөө
ковид таарч исэн, карантин таарч исэн. Тэгээд яг тэр үед Монгол руу угаасаа буцаж ирэх боломж олдоод яг хөө тэр үед нөгөө хичээл онлайнаар орж исэн болохоор бас би Монголд ирсэн хойно ч гэсэн сургуульдаа сурчнаа гэдээ ерөнхийдөө гэрийнхэндээ ингээд хэлээд Монголд буцаад ирж исэн. Гэхдээ яг үнэхээр ямар ч юм сонирхол байхгүй сургуульдаа сурах сонирхолгүй болцсон. Тэгээ угаасаа л тэр яг амар сэтгэл готрол амар орцсон байснаас болоод ингээд юу ч хийх ингээд сонирхолгүй болцсон байсан үйл дээ. Тэгээд яг ингээд ийм дахид сурах гээд байгаа нь мэддэхгүй, яах гээд байгаа нь мэддэхгүй, семестрийн чөлөө ингээд байн аваад тэгээ манай гэрийнхэн чи одоо яах гээд байгаа үгүй бол эндээ сургуульд ор гэл тиймнүүдөө нөхцөл байдлууд бол болж исэн. Тэгээд тэр үед яг миний хийсэн юм азар нэг пашна болоод нэг тийм айгу азтай байдлаар Монголд ирсэн хойно яг цаашдаа насан туршдаа хиймээр байгаа зүйлийнхээ пашныг олсон болохоор яг гэрийнхэндээ ингээ би бүр яг юу байсан бэ? За би үнэхээр яг ингээд энийг хиймээр байна. Тийм болохоор би дахид сурахгүй. Монголд сургуульд сурахгүй, сургуулаач үргэлжлүүлж сурахгүй. Тэгээд би ер нь бол ингээд амар miserable байна гэдгээ ер нь бол гэрийнхэндээ хэлээл. Тэгэл яг ингээд тэндээс move on хийгээд ингээд айл нь ойлголцоод тэгээ одоо явж байгаа. Тийм тэгэхээр бол чамааг бол амар сайн ойлгож байна. Тэгээд яа. Гэхдээ ер нь бол одоо алим болгон ингэж явах үедээ яг ингээд чи өөрөө хийсэн штэ яг ингээд өөрөөсөө хичээд тэгээд яг тэр чи яг амар хүнд мэдрэмж байдаг. Тэгэл тэр чи ингээл дотроос чи ингээл идэлээд байхгүй. Намааг бол яг бас яг тэгчихсэн. Тийм болохоор ер нь бол үннийг хэлгэж бити хэлсэн ч гэсэн тэгж л хэлмээр энэ да. Ичж байгаа шалтгаан нь ер нь бол би тэгж боддөө шүү дээ. Одоо нөгөө бусад за одоо нөгөө 10 жилд ингээл те төгсөөл бүгдөө их сургууль ороод тэгэл бүгдөө их сургуулаа төгсөөл ажил ороод яг ингээд нөгөө нэг юм заацсан гэх юм уу юм хийх ёстой зүйлс. Тийм яг хийх ёстой зүйлснүүд байдаг штэ. Яг ингээд юм номын дагуу дөрмийн дагуу гэж байгаа юм шиг. Тэгээ тэгэнгүүт яг нөгөө тэрнээс гажаад явцсан хүмүүс нь ер нь бүгдөө л яг тэр ичих тэр мэдрэмжийг авдаг байх гэж би боддог шүү дээ. Одоо яг нөгөө энэ насн дээр ирэхээрээ ийм юмыг амжуулсан байх хэрэгтэй тий. Энэ насн дээр ирэхээрээ ингээд хүүхдтэй их нэртэй хүүхдтэй ингээд гэрэлцсэн байх хэрэгтэй тий. Энэ насн дээр ирэхээрээ ийм хэмжээний мөнгө хийдэг байсан байх хэрэгтэй. Ийм яг ингээд санхүүгийн тал дээр ийм баттай байх хэрэгтэй. Тэгээд ийм хэмжээний хадгаламжтай байх шаардлагатай. Тэгээд ингээ одоо энэ насн дээр ингээ чи очихороо ингээд аав ээжтэй ингээ туслаад аав ээжийг хүртэл ингээ саппортлдог. Тим хэмжээнд очсон байх хэрэгтэй гэдэг. Ингээд яг ингээд цаанаас нь нийгмээс ингээ амар хүлээлттэй одоо юу гэдэг чинь тийм дүрмтэй юм шиг ингээд байж идэг. Яг хоо ихэнх хүмүүс нь тэгж амьддаг болохоор тэгэл тийм ойлголт ингээд байдаг л хальта. Тэг яг тэрнээс гажчихаар яг ингээд ийм мэдрэмж би авдаг гэж боддоо шүү. Би бас нөгөө өөрөө карьер амар буруу сонгоод буруу сургуульд явсан болохоор ингээд амар тэрнээс болоод амар гажцсан. Яг ингээд нөгөө явж исэн замаасаа ингээд шууд огцом эргэж гараад ингээд шал өөр юм руу орцсон. Тэгээд ингээд тэр карьераа ингээд бас ингээд pursue их амар хэцүү. Тэг ямар ч тааштай ингээд миний бодлоор өөрийнхөө хүсэл мөрөөдлийг сонгоод өөрийгөө сонгож байгаа гэсэн үг шүү дээ. Ер нь бол тэгээ бусдын ингээд хүсэл мөрөөдлийг биш тэгээ аав ээж байгаа хүсэж байгаа зүйлийг биш ингээд бусд хүмүүс чамаас хүлээж байгааг тэрийг ингээд биелүүлэх гэж биш ингээд өөрийгөө нэгдүгээр тавиад өөрийгөө сонгосон учраас тэгээ ийм шаналлыг туулж байгаа. Тэгээд тийм учраас эн чинь бас нэг хөдлийн ингээд жаргалахгүй юу. Тэгээ тэгж бодоод ингээд жоохон өөдрөг агаарай. Тэгээ ер нь ингээд замаа сонгоцсон юм байна шүү дээ гэж ойлголоо би. Тэр нэг яг социологийн улс төрийг бүр амар сонирхож байгаа энэ тэгээд тэгээ хуваараа сонирхож байгаа бол тэгээл тэрүүгээр нэг юу ч гэсэн нэг оролдоод үзэхгүй юу те. Тэгээ магадгүй нөгөө нэг тийм л ахalta нөгөө gap year авдсан шүү дээ. Тэгээ тэгэнгүүт ингээд хичээл хийнэ гэж амар сүртэй gap year авахаараа нөгөө хичээл хийхгүй явсараагаад gap year дуусчихдээ шүү дээ. Яг тийм нөхцөл байдалд орсон юм болов гэж би бодоод байна. Тий. Ингээд нэг худлаа ярьсан хүнээс юм нууцсан явж байгаа бол те нэг хүнд ингээ юм амлчаад ингээ тэрийг биелүүлж чадаагүй явж байгаа бол тэр тохиолдолд ингээд арай өөр юм хийгээд тэрийг ингээд нэг гайгүй болгочингуудаа тий хичээл би ингэсэн байхгүй юу гэтээ ингээд ингэсэн ингээд үннээ хилэнгүүтээ тэгээд гэтээ надад санаа зовлтгээ би одоо юм ингээ хийж байгаа ингээ миний амьдрал ингээд цааш ингээ явнаа би энэ дэр ингээ бат итгэлтэй байгаа энэ төр гээд ингээд ятгах нэг тийм ямар нэг юм хийсэн байвал ингээд үзүүлэх нэг юмтай байвал уг нь амар зүгээр л дээ. 22 настай болохоор амар их залуу хүн байна.
мэдгүй миний мэдхийн лав манай найз мэдүүд нилээн хойно 26 мургаа хүрчээд баг юу их сургуулаа төгсөн хүмүүс байгаас надад байна. Тийм хүмүүс байдаг. Тэгээд тийм болохоор ингээл одоо ерөөсөө оройтойг байгаа. Тийм их сургуулийн төрт ороход бол ерөөсөө оройтойг байгаа. Энэ submission дээр апдейт байгаа юм. Жижиг апдейт. Өмнөх түүхийн зарим нэг апдейт тэр үед үерхэж байсан залуу маань баг хүнтэй гэрэлжсэн байсан. Энэ удаагийн амьдрал маань ямар ч аргагүй бүтлгүүцсэн санагдаад байна. Тэгээд тэгвэл бас дээрэс нь яг нөгөө мөнх дуулын ярьжсэн шиг ингээд одоо тэр нөгөө нэг өмнө тэр үерчсэн залуу чи ингээд тодорхой хэмжээнд бас амьдрал нь ингээд нэг юм нөгөө дараагийнхаа үе шатанда орцсон байгаа болохоор чамд бүр экстра юм амир одоо тэр гимшиж байгаа тэр ичж байгаа мэдрэмж ингээд чамд төрж байгаа хаа. Тэгтээ тийм биш үү гэдгийг л бүр ингээд дахин харин тэгтээ одоо яаж ойлгох юм бол мэдгүй яг үнэндээ ингээд би ч гэсэн ингээд хүнд ингээд энэ нь зөв гэдгийг мэдээд ингээд те одоо өөрийнхөө энэ одоо инстинкт гэдэг юм уу ингээд би зүгээр нэг ингээд толгоондоо сэтгэлдээ ингээд мэдрээд байгаа мөртлөө яг ингээд өөрөө яг чин сэтгэлээсээ яг энэндээ итгэж ингэж дагдаг уу гэж бодохоор бас үгүй юм шиг би ч гэсэн ингээд хаяа амир ингээд бас ингээд хичдэг одоо ингээд айгуул манай үеийнхэн ингээд одоо юу гэдэг чинь яг нөгөө нэг явах хэвээр номынхаа дагуу явсан хүмүүс нь бодвол тэгэл бас ингээд амир хийг амжуулсан л хальта тий амир ингээд лаг ажил мэжилтэй болсон албан тушаалтай болсон тэгэхээр амир лаг машин унаал амир явдаг гэж магадгүй тэгээ би ингээд тэднийх нь алиг нь ч ингээд хийж амжаагүй болохоор ингээд хаяа бас ингээд амир сэтгэлээр ондох байхгүй тэгтээ ингээд миний нөгөө сонгосон нөгөө зам маань ингээд намайг ингээд буцаага босоодог гэх юм уу ингээд яг ингээд гэхдээ би энийг сонгосон штэ. Тэгээ би энэ үнэхээр хайртай. Би угаасаа энэ өнгөөр амьдрч угаасаа чадахгүй гэдгийг бодохоор тийм зөв юм хийсэн гэл яг ингээл дотроо ингээл буцаа боддог. Тэгээ нөгөө яг би яг өвпиг амир ойлгож байна. Яг нэг тэр нэг in between яг тэр stage дээр байгаа болохоор амир хэцүү байгаа. Нэг юм хөдөлгөөнгүй. Тийм яг юм урагшилж байгаа моментум байхгүй. Тэгээд юм гаццсан юм шиг эргэн тойронд бүх юм ингээд чамааг орхиод ингээд хөдлөөд байгаа юм шиг тийм санагчлаа. Тэр яг стейжийг ер нь бол хоёулаа яг ковидгээр амар мэдэрчсэн шүү дээ. Ингээл амар сонин хажуугаар нэг тийм цагийн ч гэмээр юм уу тийм ажил энэ төр хийгээл сонин юмнууд хийгээл ингээл тэгэл бүгдөө ингээл бүх юм ерөөсөө нэг л сонин байсан юм а тэр үед. Яг тэр үе ихтэй үнэхээр амар хэцүүсэн. Тэгээ яг тэр үе дээр л OP бас байгаа болов уу гэж бодлоо яг. Хоёлаа ч гэсэн тэр үед амьдралыг яах гээд хаашаа явах гээд байгаа нь мэдтэггүй. Хоёлаа ч гэсэн тэр үед бараг OP-гийн насан дээр байсан баг те. Ер нь тийм баг шүү. It gets better. Тэгээ хамгийн гол нь яг одоо хиймээр байгаа юм аа л яг. Тэгээ өөртөө үнэн ч байгаарай те. Тэгээ яг одоо бусад хүмүүсийн шүүмж харц хүлээлт тэднэрт ерөөсөө бууж өгч болохгүй. Тэр бас амар хүнд байсан байж болох юм. Яг ингээл дүнгиж 10 жилээ төгсөөд хүнтэй үерхэд тэгээд ингээд бие биендээ амар дурлаад тэгэнгუთ шууд ингээд long distance болоод явчихж байгаа. Тэгэнгуთ long distance болоо явчингууд тэр нөгөө оцсон газараа үзий ядаж эхэлдэг. Тодорхой хэмжээнд би ингээд тэр хүнтэй ингээд намайг юм жаргалтай байж хахад би ингээд энд юугаа хийж байгаа юм бэ гэдэг яг тийм мэдрэмж бас тодорхой хэмжээнд төрдөг. Тэгэнгуთ тэр газараа ялч үзий ядаж эхэлдэг байхгүй. Тэгэхээр яг тийм болохоор бас экстра тэндээ сурах одоо ямар сонирхолтой болсон юм уу экстра тэнд байх ямар сонирхолтой болсон байж магадгүй. Ингээд тэнд ингээд амар шинэ opportunity шинэ амьдрал хүлээж байгаа сте шинэ хүмүүс энэ тэгэнгүүт ингээд аль хэдийн сэтгэл нь өөр газар хорогдсон байсан болохоор ерөөсөө тэр зүйлсийг ингээд хүлээж авах ингээд боломжгүй ингээд хамаг юм хаацсан тийм л байсан болоо гэж бодож байна. Хэрвээ ингээд анханасаа ингээд ганц би тийш явсан бол бас ингээд бүх юм амар эсрэгээрээ байж болох байсан баг. Тэгээд одоо тэгэл угаасаа тийм гэрөөр хийх юм уу та яах ч боломжгүй болсон тэр хүн чинь ингээд амьдралтай болсон юм биш үү? Тийм. Move on. Амар муухай. Өнөөдрийн сүүлийн стори имлэг твцэн гэдэг нэртэй стори байна. Хай хоёроо сая 12 дугаар сард Монголын томоохон нэг имлэг твцэн түүхээ уулзъя. Тэр имлэгийн нэрийг хэлээд яхав. Имлэг та ярьтлаа. Энийг нь яах юм оруулах юм уу? Би хувийн шалтгааны улмаас ажилбарт орох шаардлагатай болоод имлэг твтлээ.
Миний эвцэн тасаг надтай нийлээд тавуулаа байдаг бөгөөд надаас бус нь бүгд 45-аас дээш настай эгчнэр намайг Монгол хүнээ алдсан юм бэ гэж бодож магадгүй юм. Гэхдээ 4-5 хоног болоод гарах юм чинь миний бодлоор энэ эгч нартай дотносох шаардлага байхгүй штэ. Үнэн. Ер нь танихгүй рандом 4 эгч төвийн амьдралаа ярих is so crazy. Үнэн. Даанч мен 4 эгч бол надтай адилхан бодохгүй л дээ. Ярианаас нь zodiac signs мэдсэн болохоор тэрээр цааш нь ялгаад яриад явна. Taurus, Aries, Pisces тэгээд нэг нь хасаг. What? Sorry тэр казак ихч ортыг нь мэдчих чадаагүй. Wow. Хээс лорс. Hard хэлчихсэн. За sorry тэр казак ихч ортыг нь мэдчих чадаагүй. Намайг хөвтгээс өмнө тэд дөрөв аль үжээ имлэгт 2-3 хонцсон байсан болохоор хоорондоо нийлээд дотн харагцсан. Имлэг твцэн эхний өдрөөс Taurus ихч надтай ойртол хажууд амьдралаа яриалаа. Би амыг нь дагуулаад яриаг нь сонсож өгсөн болол байж лаа. Ядаж байх доочр интернет хараад би баасан гарагт имлэг твцэн болохоор миний ажилбар даваа гарагт хийхээр усан юм аа. Тэгээд тэр Taurus ихч намайг зарж өгсөндөө хоёр дахь өдөр нь тэр дөрөв ихч намайг шахсаар байгаад найз залуугүй гэдгийг маань мэдчих авсан. Би тэр үед худлаа шаадаг байжтэй гэсэн. Taurus ихч 2 single хүүтэй, Aries ихчийн баг хүнтэй суугаагүй, Pisces ихчийн resident эмчин single гээд надад нөхөр хайгаанаас хоёр ихч хүүгийнхээ зургаа үзүүлээд resident эмчин орох болгонд бит хоёрыг байдалд оруулж сонин комент хэлээд л oh my god өгчмээр л байлаа. Тэгсэн оройн Taurus ихчийн гэрээс эргэлт ирээд надаа шахаад байсан хүүгээ зориуд дуудаад ирүүлчихсэн байгаа юм да. Хүүг нь таалъя гэсэн чи таалахад хэцүү. Ёо sorry. Ер нь Taurus их чагалгаанаас гараад нэх удаагүй болохоор нөрөвдөө Taurus ихчэд зарагтаар тасгийн ихч нар ой хатам байжтэй зарагтаа. Гурав дахь өдөр Taurus ихч намайг бүр бэрээ гэж дууддаг боллоо. Aries ихч энэ өдөр имлэгээс гарсан юм. Тэгээд гарахтаа надаар зарим юма бариулаад хаалга хүртэл хүргээд өг гэхээр нь заа гээл гарсан. Тэгсэн мань Aries ихч нөгөө single баг хүүгээ дуудаад надтай танилцууллаа. Энэ хин OP амар гоё охин байх шиг байна. Амар гоё охин байх шиг байна. Арай гэж даваа гариг болж миний ажилбарын өдөр боллоо. Мөн үлдсэн Taurus, Pisces хасаг маач имлэгээс гарлаа. That's wild. Хасаг маач имлэгээс гарлаа. Нэг би хэлээгүй шүү гэдэг. Ингээд нөгөө дээр үеийн номнууд дээр нөгөө N-word-ыг бичсэн байдгийг унших гад нөгөө нэг хүмүүс тэр шиг жаахав. Мөн үлдсэн Taurus, Pisces хасаг маань имлэгээс гарлаа. Гарахтаа зүгээрж гарахгүй хүчээр миний утасны дугаарыг авсан. За одоо ажилбараа ярий. Би ажилбартаа орохоос өмнө ажилбарынхаа бичлэгийг YouTube-ээс үзээд ийм юм болох юм байна гэсэн ойлголттой байлаа. За ажилбартаа орох гэж төвцөн чин oh my god миний гуй дээр биш цавин дээр хийнэ. What the fuck тэр бичлэг дээр гуй дээр хийж байсан штэ цав чин гуйнаас илүү мэдрэгчтэй ёо тэрл. Тэгээд бүтэн унтуулгагүй хэсгийн мэдээ алдуулалтай. Яа ядж яхад эрэгтэй хүн тэр ажилбарыг хийгээд хажуугаар нэг царайлаг 3-4 ангаахын залуу орж ирээд ёо важайнагаа танихгүй 5 залууд харуулаад хөвтлээ аимшиг л тохгүй байлаа. Ажилбартаа ороод гарсны дараа миний важайнаг харсан тэр 5 залуустай дахиж надтай хизээж бити тааралтаасаа гэж залбираад буцаад тасагтаа орлоо. Хаа тэгсэн юу болсон гэж намайг хариуцсан Эрсдэн тухай миний өвчин намдах тариаг хийгээгүй улмаас би өвдөлтийн шоконд орлоо. Намайг яаралтайгаар эрчимжүүлэх өрөөрөө оруулаад үзлэг хийхээр нөгөө л нэг 5 дахиад миний өмнөдийг шүтлээд би важайнагаа харуулад үзлэгтээ орлоо. Азар гайгүй өвчин намдаахаа тариулаад орой болоод нөгөө нэг 5 юмны нэг оюутан нь ирээд миний биеийг асуучаад надтай хэсэг ярьж байгаад гарсан. Тэгээд 2-3 цагийн дараа дахиж орж ирсэн. Сүүлийн өдөр би арай гэж алхдаг болоод 0 ороод ирэхийн хооронд миний утас байна ш. Яа үнэхээр адал явдалтай имлэг твтэж байна. Сөвлөгчөө дуудаад уцаа алга болгосноо хэлгээд хөөрхий шөнийн ээлжнийхэн энэ асуудлыг шийдэж байж таардаг гинэ. Тэгэл цагдаа энэ төр дуудаад бөө юм болж байж манай тасгийн нэгнийхэн сахиур нь миний утсыг туужээ. Утсаа олсон ч амар гомцсон. Өчигдөр нь нүдэн дээр нь өвдөлтийн шок болоод эрчимт рүү орохыг нь харсаар байж яаж юм уухай зүйл хий гэж боддог байна. Манайхан бас хүм уутай юм уу? Одоо би имлэгээс хараад 5 онж байна. Би маань өдөр ирэх тусам сайжирч байгаа. Та хоёртой шинэ жилийн мэнд. Яа ямар амар. За энийг ингээд үе нь ярих уу? За тэгээ би ихч нарыг ярий. Энэ 45-аас дээш насны ихч нар
Тэгээд ингээд тэгмээ яг яалчгүй энэ Опил амир байрал байгаа тах шиг байна те. Хүүхдүүдтэй бүр ингээ хавж өгөхгүй чичрээд байдаг шүү. Ээж нар юм чинь байрал байвал бараг нэг юм даруухан хөөрхөн дуугаах юм шиг нэг Singles Inferno дээр гардаг шинэ Bagin Bright Cheerful гэж харагдсан болоо. Тэгээд Zodiac Sign. That's crazy. Тэгээд тэр бүр яг чичрээд бирээ мэрэ гэж дууддаг бас амир те. Бас нэг тийм амир boundary гихчнэр байдаг те. Амир байдаг те. Шууд дундаар гихчнэр байдаг. Тэгээл ингээл юу яангууд ярваасан марвааснаар нь дуудаал ингээл нэг жоохон эсэргүүцсэн юм өөрийгөө мөрсөн юм хэлчихвэл тэгээд баг муухайштай байл ярмалаар гэж. Чи ч одоо яасан үнэ байцсан юм байцсан. Одоо нэг хүүхдүүд гээ шууд тэгээ явцдаг хүмүүс л байна л та. Яа. Хамгийн амар тэр Aries их чинь нөгөө ачаа доошо буулгууснаа хүүгээ дуудсан байдаг юм хамгийн бэст нь. За тэгэн гутаа дараа нь ажилбартаа ороход нь юун дээр гуйн дээр нь биш цавин дээр нь хийсэн. Тэгээд дандаа эрэхтэй эмчнэр тэгээд дээрэс нь 3-4 ангаахын залуу орж ирээд тэр бол надад жоохон амар жоохон онцгой сонсогч. Яа. Ер нь санаас ер нь эмнэлэг тийм процедур байдаг юм бахтаа ингээд заавал эмэгтэй хүн хамт орох хэрэгтэй ч тийм үү одоо нэг тийм сувилагч нь ядаж ингээд нэг эмэгтэй сувилагч ч юм уу ингээд нэг эмэгтэй эмч орох хэрэгтэй гэдэг ч юм уу тийм байдаг юм бахтаа амар юу те тэгээ уус Монголд хэцүүлэх хэлтэй амар ачаал мачаалтай дүүлгүү. Тийм тэгээд тэр өвдөлтийн шоконд ороод тэгэн гутаа нөгөө юу тэр юуг нь мартдаг нь бүр яаж зэтэл ёо. Тийм тэгээд тасгийнх нь нэгнийхэн сахиур нь уцыг навсан. Тэр ингээ опиг ингээ өвдөд байж байгааг нь хараад ингээ өвдөлтийн шок моконд ороод ингээ байж хахт нь ингээ тэрийг мэдсээрээ ээжэж ингээ бас нэг муухай үлэн харин тийм байх юм аа. Гэтэ ер нь бол опи нөгөө казак ихччин харин хаа очиж асуудалгүй байсан юм шиг. Энэ дээр бол нөгөө гурван хараас хийсэн казак ихч дээр бол нэг юм байхгүй юм шүү дээ. Crazy. Тэгтээ опи бол ялч амар фан үчт юм нөө. Тийм ээ. Story бол тэгэхээр нүдэнд харагдсан байна. Би одоо тэр нөгөө ихчнэрийн шууд баг ингээд дүрслээд баг харчлаа. Тий. Тэр царайлаг ангаахын оюутнууд ч гэсэн дүрслэхтэй л. Харин тий. Харамсалтай харагдчихээн. Тэрийг юу гэж бодож байна одоо ингээд тэр нэг залуу нь дараа нь ирчээ юм ярьж байгаа юмсан гэдэг юм нэг тийм эмч өвчтэй хоёрын хоорондын харилцаа. Тий. Энэ бол бас ингээд ерөнхийдөө яг нөгөө нэг юуны хугацаанд эмчлүүлж байгаа хугацаанд бол ер нь бас тэгж амар сайн штэ. Дээрээс нь ялангуяа тийм vagina entry-г нь харсан. Тийм бүр амар сонин. Ямар ч юм хүнлэл хүүч юм шиг юм биш юм дээ. Энэ бол жоохон тийм. Тийм. Жоохон ив. Тэгээ яг нөгөө нэг юуны салбар биш болохоор одоо эмнэлгийн салбар ч одоо юу гэдэг чинь арай өөр л байдаг баг л та. Амар юм ялангуяа Монголын нөхцөлд бол амар юм ачаал ихтэй. Тэгээд ерөнхийдөө тэр хүн болгоны тэгэл дур тавн тааруул болохгүй штэ чадахгүй угаасаа. Тэгэл тэгэнгүүт ингээл ер нь амар хамаа намаагүй л гэдэг л ах л та. Тэгэл процедур одоо тийм заавал энэ юм байх хэвээр ингээд ийм ингээд эмхтэй хүүхэд ийм залуу хүүхэд орж ийн ингээд эвгүй байна мэн тийм хүн бодоо сууж хат нөхцөлгүүлээд л ах л та. Яг хөө тэрийг нь бол ингээд за яг ойлгоод өнгөрий те би бол ингээд хавтаа за нүдэн анаа л өнгөрхөн. Угаасаа яалтайж лээ те тэгээд амар юу. Тэгээд ямар нэг одоо тийм яг тэр процедурын дундуур шиг одоо юу гэмэр чи амар дараа нь ингээд эвгүй сонин комент хэлээд inappropriate үйлдэл гаргаагүй болохоор тэгээ тэгэнгүүт одоо яг тэр нэг залуу орж ирээд юм яриад байгаа тэр л inappropriate юм хийхгүй бол ер нь гайгүй бах. Гайгүй байгаасай. Тэгээд би угаасаа имлгээсээ гарцсан. 5 жоо. Тэгэхээр би энэ сайжирч байгаа гэсэн. Бидгүйгтэй би миний юу vagina харцсан юм чи ингээд над руу ингээд social moisture орж ирээ сайн юм байна уу гэдэг. Би бүр болоо. Би шууд яа ямар тийм мэдрэл мотой бүр амар тэнэс надад л. Penis to vagina. I don't know.
Зүгээр важайна гэдэг үг ягаад гэж яг тэр толгойд орж. За өпита тэгээд ирүүллийн хийг үсэ. Бас шинэ оны минь төргий. Би бодорой. Тэгээд өнөөдрийн бас стори явуулсан бүх сонсогч нартай маш их баярлалаа. Апдейт гарвал бас бичээрэй. Тэгээд өөр сторигоо хуваалцмаар байгаа сонсогч нар маань байвал манай description дээр байгаа Google Forms дээр submission-а илгээгээрэй. Тэгээд бас манай юун дээр Reddit дээр subreddit дээр бас постлж болно. Тэгээд дараагийнхаа дугаараар иргэн уулзцгаая. Баярлалаа.